онцгой үзэгчдээ ABU Robocon 2026 үндэсний аваргын төлөө өрсөлдөх дараагийн багийг та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэ баг бол 2007-оос 2010, 2017-2024 оны үндэсний аварга Монгол Улсын их сургуулийн соён багийнхан. Залуу инженеруудын бүтээж байгаа робот ямар түвшинд байгааг та бүхэнд одоо харуулах гэж байна. 2002 оноос хойш эхлэлтэй роботын тэмцээнд жил болгон идэвхтэй оролцож тэд хамгийн том өрсөлдөгчдийн нэг байсан юм. Ингээд үе үеийн төгсөгчдийн амжилтыг тэд ахиулж чадах болов Монгол Улсын их сургуулийн соён баг. ABU Robocon 2026 үндэсний аварга шалгаруулах тэмцээний ерөнхий зохион байгуулагч, Монголын үндэсний олон нийтийн телевиз, дэмжигч байгууллага, Аз номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, боловсролын яам, эдийн засаг хөгжлийн яам, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит компани, Монгол Улсын шинжлэх ухааны академи, 3 дугаар курсын 7 хүүхэд, 2 дугаар курсын 4 хүүхэд, 1 дугаар курсын доод 6 хүүхэдтэй ингээд нийт 17 гишүүн удирдагч багш, доктор, дэд профессор амар төвшин ингээд яг нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Би болохоор ингээд цагны араа гэж төсөөлдөг байхгүй юу? Нэг жижиг араа ирэх байгаа. За энэ араа ирэхгүй бол мэдээж том араа ч ирэхгүй мэн гэд. Тэгэл за юу ч чадах бүхнийг ажиллаад үзье гэж боддог та. Энэ жил бас нэлээд олуулаа орж байгаа. Тэнгүүд бас хэд олуулаа болчихгоо багийн зохион байгуулалт эдгээр ер нь жоохон хэцүү. Чи яг юу хиймээр байна гэдэг амар асуудаг. Тэр нь айгүй гоё. Тэгэл би амар ийм уул нь айлын том байхгүй юу? Тэгээд яг ийм дээр амар олон ахтай ийм айлын баг хөөхт юм шиг л санагдаж байгаа. Багийнхныгаа хараад сэнэглэгдэл явж байгаа. Тэгээ ах зөндөөс ах нар хуучин өмнө орж исэн ах нар байгаа. Хуучин баг дээрээс өөрчлөсөн шинэ багаа босгоод тэгээд дөрмийнхээ дагуу ерөнхийдөө бол хоорондоо төлөвлөөд одоо ер нь бол их нарийн төлөвлөдөг юм аа. Нэг автомат робот заавал хийх ёстой. Тийм болохоор манайх ер нь автомат роботоо төрүүлж дуусгах тийм төлөвлөгөөтэйгээр эхэлж ажиллаад автомат роботоо ер нь хийгээд дуусгах төлөв рүүгээ ер нь хандж байгаа. Намайг бас ийм цэцэрлэгийн жоохон ийм хүүхэд байхад ийм Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр одоо ингэ Robocon гэх тэмцээний амар мундаг ах эгч нар те ёо энийг яг яаж хөдөлгөөд байгаа юм бэ гэсэн юм шиг тийм амар юмнууд ингээл удирдаал те амар ухаантай хүмүүс ингээл нэг юм руу хараал тэр роботыг ингээ хөдөлгөөл тэрний амар сонирхолтой санагдаа. Тэгээд би одоо ингээд намар илсэж орж ирсэн шүү дээ. Манай аав хэлчихсэн байхгүй юу? Оюутны 4 жил гэдэг чинь айгүй харавсан сум шиг хурдан өнгөрдөг. Тэгээд гоё дурсамж бүтээгээрээ зөв хүрээлээ олоорой гэж хэлсэн. Тэгтээ анх орж ирээд бас шууд бас код мод бичих гэсэн чинь үгүй ээ. Тэгээ шууд механик хийцрээ орсон. Тэгээд энэ одоо эднийг зургуудын хүмүүсүүд зурангууд нь эднийг өгсөрж байгаа. Тэгээд яг ганц хоёр юм нь бас ганц хоёр тогтоох нэг жижиг сажиг юмыг бас зурсан. Анх орж ирэхэд бүр ингээ үлгэрийн юм. За бараг манай робот нисээ явна гэл. Бараг тийм анх ингээ бодож орж ирсэн. Тэгээд багаар хуваагдаад ингээд ах ихнараасаа жоохон юм мэдэж аваад тий лайнер гэж юм байна. Одоо энийг ингэж гагнах хэрэгтэй гэл. Тийм зүгээр сууж чаддгүй юм уу? Их тийм юм л хийхгүй бол болохгүй юм шиг заримдаа санагддаг байхгүй. Тэгээд яг анх Robocon орж ирээд ер нь л айгу гоёсан. Ах эгч нар маань тэгээд ер нь айгу мэдлэгтэй. Ер нь сурах зүйл их. Энэ жилийн үед хэм бол сэргээрээ өөрсдөө ах эгч нар болоод ирсэн чи жоохон дарамт мэдрээд гэхгүй юу? Нөгөө нэг хүн тэлээд хариуцлага ингээд чи эрт ирээч ч гэдэг юм уу. Тэгж хэлхийн тулд өөрсдөө ингээд эрт ирэх шаардлага нөхцөл бий болж байгаа юм л та. Хүний амьдрал дээр энгийн ингээд байгаа юмнууд нь бүгд ийм механизм гэдгийг мэдэж авсан. Одоо ийм жижигхэн дардаг бал байсан ч гэсэн тэр нь ингээд дотроо ийм роботод ашиглаж болох үед тийм механизмын санаа байсан байх гэд. Ер нь ингээд хүний амьдрал айгүй баялаг. Тэгээ дээрэс нь ингээд ерөөсөө л эргэн тойрондоо ингээд анзаараагүй маш олон ийм гайхамшигтай бүтээл донд амьдардаг юм байна л гэж боддог. Robocon тэмцээний үндэсний маш олон удаагийн аврах Монгол Улсын их сургуулийн соён багийнхан бэлтгэл сургалтад гэж байна. Та бүхнийг соён багийн удирдагч багш амар төвшөнтэй олзуулж байна. За бэлтгэл сургалтын амжилттай юу? Ажил нь тавтай юу? Сайн байна уу? За манай бэлтгэл бас амжилттай явж байна.
Багшийн хувьд соён багийг хэд жил удирдах? Яг би өөрөө 2007 онд оюутан байхдаа хамгийн анхны Монгол Улсын их сургуулийн багийн Робконы багийн гишүүнээр төрүүлж исэн. Тэгээд 2008, 2009, 2010 онуудад удирдах жагаад тэгээ 2020 оноос хойш буцаад соён багийн удирдагч багшаар ажиллаж байгаа. Багшийн хувьд ер нь ажил үүргийн хуваарийг яаж томилсон бэ? Энд жишээ нь ямар ажлууд хийгдэж байна? За яг ер нь бол манай багийн онцлог гэх юм уу да тийм ер нь 1-р курсын оюутнууд аа 3-р курсын 1-2-р курсын оюутнууд аа 3-р курс 4-р курс гэдэг ингээд одоо их сургуулийн яг үеийн оюутнууд сурж байгаа. Тэгээ 1-р курсын оюутнууд бол яг хөвчлөлт дийлэнхтэй нөгөө яг робоконыхоо үндсэн үйл ажиллагаатай танилцах, роботынхаа зураг төслийг хийх, механик хийцийг хийх гэх хөвчлэн зүйлүүдэд танилцсан. За тэгээ 2-р курсээс бол арай жоох илүү нөгөө механик хийцээ удирдах, мотор контроллерийн програм бичих шийдэх юм ингээд явна. 3-р курстээ орохороо дахиад жоохон адванс төвчний хавтан хийх ч гэдэг юм уу. Хавтан электро хэлхээний дизайн гаргах гэж гэдэг юм уу. Ингээд үйл ажиллагаанууд нь ингээд явна. Манайх ингээд хавтангуудаа өөрсдөө хийдэг. Тэгээд хийсэн хавтангуудаа урдаас захиалаад одоо хавтангуудаа сольж тавих гэж байгаа гэх юм уу. Энд болохоор яг манай охтууд маань нарийн гагнуур гэдэг талаас нь одоо хийж байгаа. Энд болохоор манай одоо үндсэн кодыг базж байгаа Болдватар гэдэг ах маань байгаа. Тэгээд яг одоо роботоо турших кодыг гэх юм уу яг хажууд нь суугаад ингээд өөрөө биедан гүйцэтгэж байгаа. Тэр цаагуур тэр хоёр ихч болохоор энэ юу болдгийг робокон тэмцээнд ингээд багууд юу нэг ихэнхдээ юм одоо бэлэн байдаг PS2-ын контроллер ашигладаг. Тэр нь болохоор олон шуугинтай газар ороод ирэхээр ерөнхийдөө бол сайн ажилдгүй. Манайх одоо тэрийг нь шийдэх гээд тэр цаана одоо өөрсдийн гараар дахиж юм өөрсөндөө зориулж юм контроллер хийж байгаа тийм хэсэг байгаа. Тэр хэсэгт болохоор одоо бас манай main контроллерыг базж байгаа отон төгсгээд ах маань байгаа. Тэр яг болохоор бас одоо ерөнхийдөө бол одоо яг тэнд сууж ерөнхийдөө бол кодо бичдэг. Энд болохоор механик хийцээ угсралт. Энэ робот маань туршигдаад тэгээ туршигдсны дараа яадаг вэ гэхээр ингээд засч сайжруулах ёстой зүйлс байвал тэрийг нь сайжруулад дахиж монтаж хийгээд тэгээд ерөнхийдөө бол туршдаг байгаа. Яг одоо тэрний хаяг засвар үйлчилгээний одоо яг хэсэг дээр нь л явж байгаа юм. Энэ жилийн үндэсний авраг бол бүгд найрамдах Хятад ард улсын засаг захиргааны онцгой бүс Хонконгод олон улсын инженерийн чиглэлийн шилдэг оюутнуудтай өрсөлдөг юм байгаа юм. За эхлээд үндэсний авраг болох хэрэгтэй тийм ээ. Маш том зорилго тавьсан байгаа. Соён багийнхан энэ жилийн Хонконгоос ирүүлсэн роботын тэмцээний дүрмийг сонсоод хараад ямар сэтгэлтэй байна. Нодон бас юу болсон бэ? За өнгөрсөн жил бол яг нөө үндэсний монголчууд өөрсдөө тэмцээн зохиосон. Тэгээ яг монголчууд сүүлийн жилүүд нөө 3-ыг харьсан 3 гэдэг сагсан бөмбөр нэлийн одоо юу гэдэг тий амжилт үзүүлж байгаа учраас тэр сэдвэр болсон. Тэгээ тэр өнгөрсөн жилийн тэмцээн дээр бол нөө робот өөрөө өсрөх ёстой гэдэг бас нэг юм нэлээд чухал даалгавар байсан. Тэгээ муушин манай соён баг бол юм одоо их санана гэдэг шиг тий олон улсын тэмцээнд оролцсон гэдэг тийм зорилготой. Тэгээ бүх одоо үйлдэлүүдэд гүйцэтгэх гэдэг тийм зорилго тавьж ажиллаад өсөрдөг робот хийсэн. За яг Монгол улсын дотоодын тэмцээндээ одоо ганц өсөрдөг робот хийсэн байсан. Туршлан дээр яг болж исэн мөртлөө энд ажиллахгүй байна л да. Талбай дээр одоо янз бүрийн шууганууд төлөвнүүд байгаа юм болов уу гэж бодоод байна. Робот яг туршлан дээр 100% ажиллаж байсан. онд анх оролцохдоо Вьетнам бас олон улсын тэмцээнд бас жилдээ оролцож байсан. За өмнө жил бол харамсалтай үндэсний тэмцээндээ төрүүлж чаддаг болохоор олон улсын тэмцээнд оролцож чадаагүй. Энэ жил бол бас дахиж олон улсын тэмцээнд оролцох гэж хүч үзэж байна. Яг олон улсын тэмцээнд төрүүлэх зорилго бол зөвхөн миний дотроо хийж явдаг нэгэн хүсэл биш. Энэ бол ах ихч одоо үеийн оюутан залуусын хүсэл. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр биднэрт үе үеэс ингээд уламжлагдаж ирсэн одоо тэр үеийн туршлага хуримлуулад ингээд явж идэг байхгүй юу. Тэгээ өвөг дээдс гэж барыг хэлж болохоор тийм их ариун их өв сан явж идэг. Тэгэд надад ч гэсэн бас тийм бодол байна. Чадварлалтын олон улсын тэмцээнд төрүүлэх тийм өндөр зорилго гэж байна. Нодон болохоор бид нэг жоохон төлөвлөгөө тал дээр жоохон буруу явсан байхаа. Тэгээд туршилтын хугацаанд ерөөсөө туршлага
туршилтаа хийж чадаагүй роботоо зассаар агаад ер нь турш амжаагүй болохоор За соём 2 баг талбай дээр роботоо байрлуулж чадаагүй учраас эрчим хүчний их сургуулийн эрчим багийнхан тоглолтыг явуулнаа. Цаг явсан. За энэ бол маш том давуу тал. Анхнаасаа ингэж өвлж ирсэн одоо нэг ийм түүх дурсамж одоо нэг ийм үндсэн өв гэж байгаа. Тэрнийхээ дагуу явхлаар ерөнхийдөө бол баг маань жиг их тусмал сайжраал гаргаж байгаа санаанууд, гаргаж байгаа шийдлүүд гэдэг маань өмнөх анхныхаа одоо үлдээсэн зүйл дээр л одоо ингээл сайжруулаад явж байгаа. Тэгэл яг харилцааны тал дээр багийн ахлагчийн үед яг юу хийж байгаа вэ гэхээр аль болох ингээд чи маш хэрэгтэй шүү гэдгийг л ингэж нэг юм мэдрүүлэхийг л яг хувийн зүгээс бол оролддог да. Яг үнийг хэлэхэд бол бид нэр өөрсдөө оюутан байхдаа ч юм уу 20 жилийн өмнөх юм ярьж штэ. Тэнгүүд хийдэг байсан робот. Өнөөдрийн манай оюутнуудын хийж байгаа робот хоёрын хажууд бол юм тэнгэр газар шиг зүрх бол байгаа. Бид нар бол нэг 5-6 мотор өдөртөө байсан. Манай энэ оюутнууд бол 20 гаруй моторыг өдөртөн ч гэдэг юм уу те. Тийм хийж байгаа системийн хувьд бол маш том систем хийж байгаа учраас ачаал ихтэй байгаа. Би тэрнийг мэдэхгүй байна. Би тэр яг туршиж байгаа юм даа шүү дээ. Чадахгүй байгаа гэдэг нь ээшээ суу зэвний авдаг хаана шүү дээ чинь буруу. Буруу гэдэг ч үгүй. Буруу юм тэр аюу хөштэй ороод гараараа гарах нэрэж байгаа. Тэр юм гарч байна. Нэг ихтгэл тавьж илаа л та. Азтай ч хөө. Тэгээд тийм байдлаар нэг ихтгэл тавиал. Тэгсэн чинь ингээл залуу их гоё юм аа гэл шүүгчд нээр тэгж яахгүй юу. Тэгэл робоконых гэсэн чи хөө тийм үү та нар тгий яадгүй гэл амар ингээл хүмүүс урамшаал тэр одоо ингээд шинэлэг байгаа нэг гоё гэх юм. Тэгээд дээрэс нь ингээд хүмүүс ингээд илүү их сонирхоосаа ялангуяа залуус дүүнер маань энэ мэргэжлэр илүү их сураасаа гэж бас их боддог. Намар айгүй олон хүүхэд хэлсэлтээр орсон. Тэрнээс ингээд үлдсэн яг ингээд тэр зорилгынхаа төлөө нэгдэж чадж байгаа юм л хүүхдүүд л одоо энэ баг болж хүрэлцсэн байгаа гэж би бол бодож байгаа шин. Өмнө жилүүдийн тэмцээнүүдийг хараад байхад бас жоохон хүндэрсэн болов гэж харж байгаа. Тэгээд яадаг ч гэсэн тэгэл оролцсон да. роботын хэмжээ ер нь нэлийн том байгаа. Тэнгүүд ер нь бас иши тийшээ зөөж явах ер нь хийхэд ер нь жоохон төвхтэй хэцүү зүйлүүд бас байсан. Тэгээд бас нэг роботын заавал бүтэн автомат байна гэж байгаа. Тэнгүүд бас кодчлох тэгээд тэр роботыг хэрхэн яаж одоо амархан үйлдэлүүдийг хийдэг болох тал дээр нь бас жоохон төвтэй. Атайхан тэгэл угсрагдаал тэгээд элдвшидээ асуудалгүй гайгүй ажиллах юм бол тэгэл баярлдаг да тэгээд сэтгэл өнгөрөөл явчихдаг юм даа тэгээд. Тэгээд энэ жил бас нэг юм дээр айгүй бүтлгүүцсэн бол нэг хайцаг цуглуулах хэвээр. Тэнгүүд маах болно памп ашиглацъя гэж ярьж ирсэн. Тэгсэн чинь дөрмийн шинжилтэн дээр памп ашиглахыг хориглосон гэдэг. Жохон шантарсан шүү. Жохон ч нэлээд шантарсан шүү. Тэгэл дүүнэрийг хараад за энэ хүүхдүүд ингэ зогсох байгаа юм чи бичсэн зогсохгүй юм гэл. Тэд нар миний хөдөлгөх хамгийн том хүч байсан баг. Нараа хөдөлгөж байгаа. Робото хийхдээ яг одоо жирийн хүмүүс шиг ажлын цагаар биш гэх юм уу одоо хичээлүүдээ дуусчаад тэрний араас ингэж одоо өөрийнхөө унтах амрах одоо тэг чөлөө цагаа зарцуулах цагаараа хийдэг болохоор мэдээж ядарна зарим хүмүүс маань одоо өөдөн ч гэдэг юм уу тийм асуудлууд байдаг ч гэсэн яг уу энд юу болдог вэ гэхлээрээ одоо хүмүүс соём баг гэж өөрсдөө яг уу бид нар нэрлэдэг. Гэхдээ бид нар өөрсдөө юу гэж дууддаг вэ гэхлээр соём family гэж дууддаг. Энэ яг яаж байгаа вэ гэхлээр ингээд яг нэг гэр бүлийн хүмүүс чиг ах トゥ шиг ингэж бид нар харилцаатай байдаг болохоор ингэж нэгнийгээ ингэ шантарсан ч за юундаа шантрах вдэ гэдэг одоо мөрнөөс нь татаад босох. Энд ийм одоо насан туршийн нөхөрлөл үүсдэг газар болохоор бид нар соём family гэж явдаг байгаа. Загнах байтугай зээ өсгөн жоох. Хамт олон гоё болохоор яалчлгүй тэгэл эндээ байх дуртай. Яг хуучин бол тэгээд чөлөө цаг магаараа бас хараадах нэ энд орж ирээд бол анзаард юм бэлээс. Яг үнэхээр юу хийдэг байсан юм болоо гэд. Манай үг болохоор одоо дотроо хоёр хастай иймэрхүү харилцааг уул нь хоригддаг байсан ч гэсэн тэгээд дийлэхгүй л дээ. Хайрыг яаж дийлэх вэ? Яг гаднаа гарадгүй ч гэсэн тэр хүмүүсийн дотроо бүр амар баярлаж бахархаж байдаг гэдгийг мэддэг ч юм уу гэдэггүй. Яг ийм нэг хүн шиг нэг цул ингээд нэг зорилгын дор явдаг
Тийм болохоор энд орснороо ер нь бол soft skill одоо communication skill ч юм уу тий хоёр хүний хоорондоо одоо тэр part хаана байна энэ чинь байна уу гэж ярьдаг юм маань илүү гэд хөгжсөн юм шиг санагддаг. Маш их юм сурч байгаа. Одоо чинь дөнгөж 24 онд оюутан болоод ирж байсан үгтэйгээ харьцуулах юм бол асар их зөрүүтэй байгаа. Одоо жишээ нь одоо ингээл камер руу хараад ярьж чаддаг болсон байна. Тэгээд бас хүмүүстэй багаар ажил сурсан байна. Тэгээд баг зэрэг техникийн мэдлэг бас хөрвүүлсэн байна. Одоо сурсан мэдсэн юм аа дараачийн хүүхдүүд үеийнхэндээ үлдээгээд өглөөлж үлдээх одоо тийм л хүсэл зорилго байна. Тэгээд энэ жил бол бас тэмцээндээ төрүүлээд тонког өсөж магадлал байна. Бид нар бол өөрсдийгөө бус багуудыг бодох юм бол хамаагүй илүү цаг зарцуулж байгаа гэж бодож байгаа энэ зүйл дээ. Тийм ч учраас бид нар ч ерөөсөө нэг тийм айгаад тийм сандраад нэг юм ялагдана гэсэн ерөөсөө итгэл төрөхгүй байгаа. Бид нар ч гэсэн бус сургуулиудыг өмнө жилийн туршлагаасаа мэднэ. Яг тэд нар ч бас биднийг мэдж байгаа. Яг би бодохдоо бид нар тэднээс энэ зүйлд хамаагүй илүү цаг зарцуулж байгаа ерөөсөө ямар ч зүйл санаа зовхгүй байгаа. Зураг төслийн зурхаас эхлүүлээд бүрэн ажилдаг автоматар хин ч удирдах автомат робот гэдэг бол тий хүн удирдахгүйгээр бидад ажиллах хэмжээний ийм робот болох хүртэлх ийм одоо төслийг ерөөсөө ингээд за 9 сар 10 сар ч гэдэг юм ингээд нэг жил хүрэхгүй хугацаанд ингэж хийж гүйцэтгэдэг онцлогтой. Тэгэхээр энд бол ерөөсөө оюутнууд юу сурж байгаа юм гэхээр жил болгон цоо шин автомат роботыг 0-оос нь эхлүүлээд бүрэн 100% ажилтдаг робот хийх хүртэлх энэ процессыг л хийж сурж байгаа. Өмнө жил болонгууд бас багууд бол 24 оныхоо бодвол бүр гарцсангүй бүр амар өсрэлттэй хөгжсөн байсан. Тэгээд энэ жил бас тэр өсрэлтээ хадгалж чадах байх гэж бодож байна. Энэ бүх үнэт зүйлээ энэ ганцхан зүйлийн төлөө бүгд ингээд адилхан хөдөлмөрлөж бүх зүйлээ шавхаж зарцуулж байгаа болохоор үр дүн юм бас дүр байгаасай л гэж үзсэн. Ер нь бол энэ 4 жил сайн хичээх юм бол ирээдүйн 40 жилдээ нэг гайгүй тий. Өөрийгөө аваад явах хэмжээний тийм энэ бол ерөнхий бараг суур хэрэгцээ болох бах. А түүнээс гадна илүү сайн боловсон хүчин болж тийм их орондоо жоохон ч гэсэн хөв нэмэр оруулах юмсаа л гэж бодсон. Манай ихч нэг үүд ингэж нүдчээл цухтаа. Тэгээд тэр нь бүр манай ихчэр ер нь амар сахилгагүй. Ер нь манай багийнхан бүгд амар сахилгагүй баг. Яг тийм хүүхдээрээ намар шинэ хэллэгч болж орж исэн цагаас эхлээд халуун дулаан хизээний таньдаг байсан хүмүүс шиг ийм илгэмсэг татна хүлээж авсан. Тэгээд дээрэс нь ингээд өөрийнхөө мэддэг чаддаг бүх зүйлийг харамгүй зааж өгч ингээд чин сэтгэлээсээ зааж өгсөн ах ичнэр болон багийнхандаа гэр бүлийнхаа намайг дэмжиж урамшуулдаг байсан бүх хүмүүстээ баярлалаа. Бүр маш их баярлалаа гэж хэлмээр байна. Одоо цаг хугацаагаа үр дүнтэй ашиглаад роботоо 100% ажилуулад өөрсдийнхөө зарцуулсан энэ олон сарын одоо үр хөдөлмөрийг одоо ялтаар милаяал гэж одоо багийнхандаа уриалшилмээр байна да. За баярлалаа. Танд бас амжилт хүсье. Хичээлээс авч олсон одоо мэдлэгээ практик дээр турших хамгийн том боломж бол яалтчгүй. Роботын клуб байдаг, робоконы тэмцээн байдаг, Монгол Улсын их сургуулийн соён багч гэсэн жил болгоны өрсөлдөөнд хамгийн том өрсөлдөгч байж ирсэн. Үүний ард бас сэтгэл зүрхээ хүч хөдөлмөрөөр зориулсан багшийн гавья маш их бий. ABU Robocon 2026 үндэсний аварга шалгаруулах тэмцээний ерөнхий зохион байгуулагч Монголын үндэсний олон нийтийн телевиз дэмжигч байгууллага Аз номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо боловсролын яам эдийн засаг хөгжлийн яам Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит компани Монгол Улсын шинжлэх ухааны академи Хамтын зүтгэлээр үнэмшлийн амжилтыг бүтээсэн залуус бол Монгол Улсын их сургуулийн соён багийн залуу инженерүүд. Тэд Аз номхон далайн бүсийн орнуудын инженерийн чиглэлээр суралцж байгаа оюутан залуустай энэ тэнцвүүц том өрсөлдөгч байж чадсны нууц бол багийн ажиллагаа, ур чадвар, бүтээл сэтгэлгээ юм. Ингээд тэд өмнөх жилүүдийн ABU Robocon үндэсний аваргын цом олон улсад амжилттай өрсөлдсөн тэр амжилтаа ахиулж чадах болов уу? ABU Robocon 2026 Хонконг 2026 онд байгуулагдах ABU Robocon тэмцээн та бүхэн хүлээж байна.